За сайн бацхан уу өнөөдөр 3 дахь хичээлд орцгоо. Өнөөдөр ядуурх гэдэг сэдвийн дагуу байгаа. Тэгэхээр энэ сэдвийн дагуу залбирч бас бэлдэж авахд эзний өгсөн үгийг хамтаа бүгдээр үздэцгээе. М, Тэгээд ядуурх гэдэг тийм нэртэй боловч энэ бас сонцгой тийм сэдв байгаа. Тэгээд та бүгд бас яг одоо хүрэж байна. За энэ ядуурх гэдэг дагалдагч сургалтын 3 дахь дугаар. За бидний хамгийн түрүү сэтгэлгээний ядууралтай холбоотой зүйл байгаа. Тэгэхээр бид нар зүрхээ хамгаалахаар дуудагдсан. Тэгэхээр зүрхээ хамгаалах нь болохоор өөрийн ба дэлхийлэг ойлголтуудаас хүний зүрх юу гэвэл орсол гомдол юм уу ямар нэгэн зүйлсүүдийг хүний зүрхэнд орж ирсний дараа тэр зүйлс яаж тэр хүн муугаар нөлөөлөх, сайнаар нөлөөлөх, эсвэл зүрхлөө бүр орохгүй байх талбар дээр тэрхүү бидний удирдамж ирдэг байгаа. Тэгэхээр ядуурх буюу энэ зөвхөн мөнгө санхүүтэй холбоотой зүйл яриаггүй. Харин энэ бол яг сэтгэлгээний болон хүний амьдралд өгөгдсөн одоо болж байгаа зүйлс төр хуваалцж байгаа сэдв байгаа шүү. Тэгээ ядуурх гэдэг зүйл буюу ер нь гачигдал буюу байх ёстой хэмжээнээс байхгүй байх хэлнэ. Тэгэхээр яг энэхүү бүгдээр ихлэ зүрхэн хамгаалах талаар үздэсгээ. Тэгээ өөрийн ба дэлхийд ойлголтуудаас бүгдээр хамгаалах талаар үздэсгээ. Тэгээ юу гэвэл сургаалт өгс номын 4-р бүлэг дээр хэлэхдээ юуны туруунд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм аа. Үнэхлэгч амыг цааш тавь гэсэн ишлэлээ. Тэгээ юу гэвэл хамгийн түрүүнд зүрхээ хамгаалах талаар ярьсан байгаа. Юу гэсэн үг гэвэл зүрхээ хамгаалахгүй бол тэгээ яагаад зүрхийг хамгаалах ёстой гэвэл түнс амийн болгоод ундран гардаг өө ариун сүнсний урсгал бидний зүрхнээс бидний дотроос гардаг агамаа. Тэгээ бидний зүрхэнд бид нэр зүрх рүү хамгаалах зорилго нь юу гэвэл юунаас хамгаалах вэ гэвэл хүн зарим зүйлсүүдийг яг өөрийнхөө бодож сэтгэхэд минийх зөв гэж бодоод энэ бол чухал юм аа, энэ зүйлийг би хийж гинэ. Энэ маань бодит зүйл гэдэг дээр тэд анхаарлаа хандуулахаас болж хүний зүрх одоо булангардах юм уу тэр булаг одоо цэвэр биш болох боломжтой. Жишээлбэл аливаа нэг болж байгаа зүйлсүүдийг яг өөрөөхөө хараад өгнээд энэ бол яг зөв юм байна. Энэ бол миний бодлоор энэ зөв бөгөөд тэрэн дээрээ бат зогссон байж болох боломжтой. Ер нь асуудал буюу хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд аливаа нэг асуудал буюу маргалдаан зүрх зүйлс таарах магадлал нь юунаас болдог вэ гэвэл энэ тэдгээр хүмүүс аливаа нэг зүйлсээр санал зөрөлдсөн. Өөрсдийнх нь бодож байгаа боддог сэтгэлгээ нь яг чухал зөв гэж бодсноос болоод тэрэн дээрээ бат зогсоод нөгөө хүний бодож байгаа сэтгэж байгаа зүйлсүүдийг хүлээж авахгүйгээс болоод маргалдаан ба үл ойлголцол, санал зөрөлдөх гэх талбар руу хүмүүс орох боломжтой байдаг. Харин бүгдээрээ асууцгаая. Яг миний бодож байгаа энэ тухайн нөхцөл байдал, яг миний амьдрал дээр бас энэ хүний амьдрал дээр бодож байгаа нөхцөл байдал яг зөв үү гэдэг дээр хүн бол ерөнхийдөө өөрийнхөө өмнө бол өөрийнхөө бодлын өмнө ер нь үргэлж зөв байдаг. Яг л төвчин өөрийн бодол өөртөө зөв гэдэг бүр хэлцүү байгаа шүү дээ. Тэгэхээр зөв ба үнэн гэж зүйл байгаа. Тэгээ хүн альва зүйлийг энэ зөв гэж бодсон боловч яг энэ үнэн үү гэдэг дээр эргэлзэх зүйлс байгаа. Яг цэвэр яг үнэн буюу та нэг асуудлыг нэг зүйлийг ингэж яг нэг өөрийнхөө өнцгөөс харж байхад нөгөө талаас нөгөө хүн бас өөр өнцгөөс харж байна. Энэ тохиолдолд нэг нь буруу, нөгөөх нь зөв, нөгөөх нь буруу, нэг нь зөв байх магадaltaй. Хоёулаач буруу байх магадaltaй. Хоёулаа зөв. Гэхдээ одоо нэг нь зарим талаас харахаар зөв, нөгөөх нь бас зарим талаараа зөв. Гэхдээ зарим хэсэг нь буруу байх магадaltaй. Харин энэ хүү нөхцөл байдлаар эзэн бурхан юу гэж харж байна? Эзэн бурханы илгээсэн тэрхүү үгсээр яг энэ үн мөн үү гэдэг дээр бүгдээр л анхаарлаа хандуулахаар байна. Тэгэхээр аливаа зүйлийг хүн үнэлээд энэ бол үнэхээр зөв юм а гэж үзснээс болоод тэрэн дээрээ бат зогсоод явж байхад харин яг бодит байдал дээр энэ үнэхээр үнэн үү гэдэг дээр эзний үгийг бид харах хэрэгтэй байгаа. Харин үнэхээр зөв гэдэг дээр хит бат зогссноос болоод бидний зүрх үнэхээр энэ буруу байна, ингэж тэгж гэж өөрөөхөө ойлголтыг одоо тэрийг дүгнээд болохгүй юм байна, чадахгүй юм байна, ийм байна, тийм байна гэснээс болоод энэ
тэрхүү амийн булаг гардаг зүрхэнд маань одоо булан гардах буюу зарим зүйлс төр буруу зүйлсүүд үр тогтоогдох боломжтой юм аа. Тийм тул бүгдээрээ зүрхээ хамгаалцгаая. Өөрийн ойлголт байна. Мөн дэлхийлэг ойлголтууд байна. Нэг жишээ гэх юм бол одоо намайг одоо бага хахад одоо бүр одоо бага ангид байхад бол иргэд их тийм амар лаг зодтолдог тийм хүүхэд эрэгтэй хүүхдээ хамблаар мундаг гэх мэтэр одоо жишээ нь те атмаа хүмүүс тэндээ их мундаг нийт одоо ингээд хүндлэл хүлээсэн бөгөөд тэрл их л мундаг гэх мэтэр тиймэрхүү ойлголтууд өгсөн бөгөөд тухайн яг тэрэнд хүрч чадахгүйгээс болоод тэд нар ингээд муу сул дорой ч ингээд атмаа болохын тулд заавал зоодолдох хэвээр ингээд бүр атман гэдэг хүнийг заавал зодох хэрэгтэй гэх мэтэр хүмүүсийн хувьд одоо ингээд нэг юм дэлхийлэг ойлголтууд бага ангид маань маш олон байсан. Хүмүүсийн донд ийм бай. Тиймэрхүү зүйлсүүд байсан. Харин энэ бол дэлхийлэг ойлголт ба одоо жишээ нь энэ дэлхий дээр байж хаад хүмүүсийн одоо нийтлэг жишээгээр олон одоо мөнгөний тоон их ч юм уу одоо нэг өөр хүнтэй харьцуулахад энэ хүн байгаа зүйлсүүд миний амьдрал байх юм бол энэ болох ийм үгээр дамжуул би ингээд сэтгэл хангалуун байдал бөгөөд сэтгэл хангалуун байдал бөгөөд энэ бүх зүйл болно гэсэн тэрхүү ойлголтоос бас болоод зүрх булангартдаг. Яг тэгвэл өөр хүнийг харьцуулан харангууд нөө нэг зөв зүгээр амьдарч ирсэн хүн чинь гинт дутуу болоод дутуу болонгуудаа дутуугийн комплекс үе би дутуу байна энэ хүнээс дутуу байна тэгэхээр би буруу амьдраад байна гэж хүн үзээд үүнээсээ болоод сэтгэл зүүн хувьд тэрээр байгаа амьдралыг баяр хөөртэйгээр хүлээж авахгүйгээр харин тэрхүү зүйлсдэрээ сэтгэл хангалуун бус хандснаас болоод түүний амьдрал баяр хөөр байхгүй эзэн бурхны тэрхүү төлөвлөсөн тэр дуудлага биелэхээс саад болдог байгаа хараа өөрчлөгдөх боломжтой байгаа. Тэгэхээр энэ дэлхийлэг ойлголтууд буюу ялангуяа өнөө нийгэм бидний намайг багахад л одоо нэг одоо зурагт харж юм уу маш тийм хязгаарлагдмал зүйлсүүд л үзэгддэг одоо үзэх боломжтой байсан болж одоо хүн нэг бүр мэдээллийг хаанаач ямар ч байдлаас үнээр авах боломжтой болсон. Ямар нэгэн сууг юм уу гар утас ба ямар нэг зүйлсээр хүлээж авсан бөгөөд тэгж харах үзэх нь яг таны амьдрал хэрэгтэй юу? Энэ миний амьдрал ямар хэрэгцээтэй вэ? Хэрвээ энэ над хэрэггүй зүгээр л цаг үрж байгаа бол бас тэрийг үзэж байгаа хин нэгний амьдралыг хараад энэ ингэсэн биш тэр ингээд нэг тэдэн жил болоод ингэсэн биш тэгж яах намайг хар гэх тэр харьцуулт гарч байгаа бол анхнаасаа тэр үзэх нь хэрэггүй. За үзлээ гэж тохиолдол ямар ч харьцуултгүйгээр үзэж чадах төвшөнд очиж тэгээд хүнийг хараад баг хүний байгаа зүйлсийн төлөө баярлаад тэдгээр төвшөнд очсон тохиолдол бол энэ бол таны зүрхийг булангартуулахад тэрхүү нөлөөлөхгүй зүйлс юм аа. Харин тэр тохиолдол гисэн хэдий ч гэсэн хүн зүрхээ хамгаалахын тулд дэлхийлэг ойлголтууд буюу дэлхийлэг зүйлсүүдээр бусадтай харьцуулахгүй байхын тулд маш мэрэгүү ухаанаар хандах хэрэгтэй. Альваа зүйлсүүдээр үгээр нэг секунд хүрэхгүй хугацаанд л альваа зүйлсээр хүний тархихгүй гэдэг нь маш хүчтэй. Тэгээд нэг зүйлсийг хараад яг энэ талбар дээр дүгнэлт хийх байхгүй. За энэ хүн ийм байна гэж энэ ингэсэн байж тэгэл яг тэрхүү дүгнэлтэн дээр л эзэн бурхны үгийг бид үнэхээр ашиглаад байгаа юмдаа сэтгэл хангалуун бай. Нэг нэгнийгээ босгон байгуул. Энэ ингээд эзний үгийг ашиглаж тухайн үед ойлголт нь бүгдээрээ шинжлэгдэх талбар дээр бүгдээрээ цааш үргэлжлүүлэн үзэх болно. Тэгэхээр юуны төрөнд бид нар зүрхээ уртан хамгаалъя. Яг бол хүнс амийн болгоод буюу ундран гардаг юм аа. Бидний болгоод амийн болог цэвэр байх хэрэгцээтэй. Ямар нэгэн харьцуулалт ба сэтгэл готрал эсвэл өөрийнхөө амьдрал дээр сэтгэл хангалуун бус байдал өөрийгөө одоо үн цэнгүй мэт үзэх тохиолдлууд гаргаж болохгүй маа. Бас нөгөө нэг өөрийнхөө талаар ойлголтгүй бол яг би хэн ч хэрэггүй. Одоо бол би найз нөхөд хөө. Яг одоогоор би яг л ингээд байгаа амьдралыг яг өөрөөрөө хүлээж аваад яг өнөөдрийн нөхцөл байдал би найз нөхдөд байж чадахгүй хүмүүс надтай ойрхон биш би яг одооны миний амьдралын нөхцөл байдлаас гэр бүлийн маань одоо хүүхдтэй хүмүүс байвал би хүүхдтэй эсвэл ингээд хол амьдардаг хүмүүс байвал хол эсвэл хөгшин настай болсон гэх мэтэр ямар нэг байдлаар өөрийгөө хязгаарлах байдал өөрийгөө тусгаарлах байдал би хүнтэй
харилцаан дээрээ ч юм уу эсвэл энэ хин нэгнээс авсан шархнаас болоод хүнтэй харилцаан дээр өөрийгөө хязгаарлах тохиолдлуудаар дамжуул хүн зүрхээ булангартуулах боломжтой. Тэгэхээр юу гэвэл хамтдаа олон хамтдаа бид нар байх нь чухал бөгөөд хүмүүс яг тэгж бодож байгаа бөгөө одоо яг ингээд надад найз нөхөд байхгүй надад туслах хүн байхгүй ч юм уу өөрийгөө тэгж хязгаарлаж байгаа хязгаарлалт нь яг бодит байдлаар таны хувьд зөв гэж бодож байгаа бол яг үнэн биш юм аа. Энэ бол үнэн биш. Харин юу үнэн бэ гэвэл та нар бид хамтдаа цуглаж Христос бидний хайрладаг хүмүүс байгаа. Эзэн бурхан биднийг хайрладаг. Үнээр хамтдаа ах дүүстэй бид үнээр хамтдаа ив нэгдэл дотор амьдрах нь зөв юм аа. Тэгэхээр зөв буюу үнэн байна. Тэгээ эзний үгсдэр бүгдээрээ яг тэр үнэн дээр анхаарлаа хандуулцгаая. Үнэн биш зүйлс дээр зүрхээ хамгаалж мэрэгүү ухаанаар хандцгаая. Тэгээ цаашид бүгдээрээ цахад алхмод байгаа. Аа тэгээд яадаг гэвэл хүний зүрхэндээ ингээд бидний яадаг шүү дээ эзэн Есүс бид итгэж хүн зүрхэндээ итгэн зөвхт байдал хүрч амаараа хүлээн зөвшөөрөн авралт хүрнэ гэсэн байна. Хамгийн ихний байдал нь хүн зүрхэндээ итгэн гэж байгаа. Есүс эзэн бол үнэхээр бидний гим нүглийн төлөө загалмаа цовлогдоод үхлээс 3 хоногийн дараа амьлаад тэгээд түүнд итгэсэн итгэлээр дамжуулж бас амаараа хүлээн зөвшөөрсөн бидний итгэлийн тунхлаар дамжуул бид авралт хүрнэ. Энэ бол сайн мэдээ юм аа. Энэ бүх зүйл энэхүү сайн мэдээнд итгэх итгэл нь хүн зүрхэндээ итгэнэ гэж байгаа байхгүй. Зүрхэндээ итгэсэн тохиолдолд зөвхт байдалд хүрдэг юм аа. Тийм ээ Есүс итгэсэн итгэлээр дамжуулж бид нар зөвхт байдалд хүрдэг. Тэгэхээр энэ хаана явж гэнэ бол хүний зүрхэнд явагддаг. Бид эзэн Есүсийг зүрхэндээ итгэсэн итгэлээр дамжуул зөвхт байдалд хүрдэг юм бол та яг одоо та яг өөрлөө хандаараа би яг өөрийнхөө амьдрал өөрийгөө бодсон бодол маань зөв гэж бодоод итгэснээс болоод тэгээд тэр нь зөвхт байдал биш. Харин баяр хөөртэй бус харин тэрхүү муу нөлөө үзүүлж явах юм бол үзүүлээд бас тэрийг бүр амаараа тунхлаад би ч гэсэн азгүй юм дөө би ч гэсэн газаарцсан би ч одоо найз нөхдөд алдсан үр хүүхдээ алдсан ингээд одоо зөнгөрсөн хин нэгэн гэж хамаараа хүлээн зөвшөөрч байвал энэ тэр байдлыг өөр ялагдал буюу тэр өөр хороо зөв гэж бодсон зүйлс гэхдээ бодит байдлаар үнэн биш зүйлсүүдийг өөр амьдрал дээр тунхалж байгаа буруу тунхлал бөгөөд энэ сайн зүйл биш юм аа. Энэ хэлэл тэргүй хүн амаараа юу тарин түүнийг хурааж авна шүү дээ. Тэр би ингээл ганцаардсан би амар сэтгэл готролтой хэцүү байна. Миний амьдрал одоо энэ ч болж бүтэхгүй байна. Ингэж хүн итгээд үүний төлөө залбирч болно. Болж байгаа байдлыг фактаар ярих нь өөр. Боёо энэ бол яг болсон явдал боёо. Яг одоо ингээд машин барьж явж хахад замд одоо ингээд буух таарчээ ч юм уу те. Гадаа гэрийнхээ гадаа гарсан чинь буух таарчээ гэх зэрэг одоо манай ойр орчин дэвтэр би гараад явж хахад буухтаа тарсахгүй дөрвөн буухтаа. Тэгээд яг ингэж факт ярих бол өөр бодит болсон юм л. Харин яг өөр амьдрал дээр би бол ганцаардсан гэж бүр тунхлаа тэр бол үнэн биш аахгүй юу. Эзэн бурхан би хизээж чамааг орхгүй би хизээж чам хаяхгүй гэсэн бөгөөд эзэн бурхан надтай хамт байгаа. Миний хайртай хүмүүс надтай хамт байгаа. Тул би ганцаардсан биш юм аа. Амаараа хүлийн зөвшөөрөх буюу тэгэхээр зүрхэнд орсон зүйлс нь амаараа гарч ирэх магадaltaй байдаг тул зүрхэндээ буруу зүйлс буюу өөрийнхөө зөв гэж бодсон болоод үнэн биш тэрхүү буруу зүйлсүүдийг орж ирэхийг өөрийнхөө дотроос, бусдын дотроос, бусдын амаар эсвэл харж байгаа зүйлсээр дамжуул оруулахыг бүү зөвшөөрөөрэй. Тэгээд бид хийх зүйл нь зүрхэндээ оруулж ирэхгүй, үзэж харахгүй, сонсохгүй, бас уншихгүй зүйлсэн. Энэ зүйлс дээр юу орох вэ гэвэл муухай мэдээ. Ерөнхийдөө мэдээ ямар хөө байдаг бол мэдээний ерөөсөө ихэнх хувь нь дандаа муу зүйлсүүдийг ярьж байдаг. Тэнд ч болохгүй байна. Тэнд чи юм болж чинь ингэж чинь гэдэг. Яг л хүмүүс тийм юмыг сонсдог. Тэгээд нэг жишээ ярихад хэдэн жилийн өмнө Бостоны марафон дээр нэг юм дэлбэрэлт болж байхад тэрхэн мэдээ тэгээ нэг сэтгэл зүйчээс судалгаа үзэж байхад Стэнфордын нэг профессорын яг тэрхүү судалсан судалгаанаар үзэхэд тэр мэдээг ингээд цаг 30 минут сонссон хүн яг тэр марафоны яг тэр зүйлс төр болоход золгийн хувьд болж явах үед
тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүйтэй харьцуулахад мэдээ сонссон хүмүүс нь бүр ингээ аюулгүй байдал нь бүр өндөр түвшин болоод тэд сэтгэл готролд орсон багт нь бүр маш өндөр болсон байгаа байхгүй юу. Яг тухайд байсан хүмүүс ингээ харсан ч гэсэн яг ингээ нэг ойлгосон ойлгоогүй зарим хол байсан те. Тэгэхээр бидний харж байгаа, үзэж байгаа зүйлс бидний тэднэр амар тайван авчирч байна уу? Энэ яг ингээ үзэж байгаа зүйлс нь ингээ одоо яг орчин үед сошиал нетворк уу Facebook, Instagram-аар болж бүр ингээ харддаг жирийн зүйл болсон тийм. Яг ингэж харах нь яг ингээд анханасаа зөв буруу юу дээр бүгд анхаарлаа хандуулцгаая. Миний сонсож байгаа зүйл ялангуяа бид нар ярьсан хов живийн талбар дээр хин нэгний талаар хүн ингээд зүв гэж харж бол тэр мэн гэсэн бэл тэнгсэн байл гэж ярьж байгаа яриаг нь угаасаа сонсохгүй байхгүй юу? Анханасаа сонсохгүй. Тэр ингэсэн яг ингэсэн янгас хин нэгний зүв гэж бодож байгаа даа таамаглалыг сонсохгүй. Хин нэгний талаарх бичсэн хэвлэл мэдээлэлээр бичсэн буруу зүйлсийг бичсэн байгаа зүйлсүүдийг огт уншихгүй явдлаа. Үүгээр данил бид нар зөвхөндөө оруулж ирэхгүй юм. Тэгэхээр энтэй бид нийцэхгүй сэтгэл зүгээ үүнтэй хамт нийцүүлэхгүй юм аа. Тэгвэл зөвхөндөө харин бид яах вэ гэвэл эзний үгсийг ба ойлголтуудыг оруулнаа. Юу гэл сургаалт өгсөн 3-5 дээр хэлэхдээ бүх зүрхээрээ эзэнд итэг. Өөрийн ойлголтод бүү төшөөлөж байна. Тэгэхээр би бүх зүрхээрээ миний нөхцөл байдал яг одоо таны амьдрал дээр яг одоо салалт юм уу санхүүгийн хэцүү байдал ямар нэгэн зүйлс төр бүтээх гэж явж байгаа зүйлс өөр хүүхэдтэй харилцаа гэр бүлийнх нь ах дүүстэй харилцаан дээр яг та цөмлөлт буюу ямар нэгэн зүйл шинжилэлт хэрэгцээтэй байна уу бүх зүрхээрээ эзэнд итгэе. Бүх зүрхээрээ эзэнд итгэх нь өөрөө ойлголтод бүү төшгөл. Тэгэхээр яг тэгвэл эзэн яг ингэж хийнэ гэх юм уу ингээд нэг жишээ авъя л да. Хангамжийн талаар яриа. За хин нэг ингээ сайн мэдээнд илгээлтэд гарч байгаа яг би Христэд итгэхэд удааг байж хад эзэн хангана гэд зүгээр сууж байгаа хүмүүсийг харсан баггүй юу? Миний одоо хамрагдж исэн бүлэг дүн. Тэгэхээр эзний хангамжинд ингэж бид ингээ зүгээр итгэхэд суудаг юм байна. Тэгэхээр эзэн хангадаг юм байна гэд. Тэг ингээ яваад идэг явсаар байгаа тэгээд илгээлтээр би явах гэсэн. Тэг яваад баг тэр нийт хэрэгцээтэй хангамж 10-15% л орж ирсэн. Үлдсэн нь орж ирээгүй. Гисэн идэж гисэн тэгээ яг ингээ явах гэжсэн багийн ханхлагчд хэлээд одоо ийм л санхүү орж ирлээ яах вэ гэсэн чинь та зүгээрээ яваа гэд. Тэгээд тухайд эзэн хангалаа гэд бодсон боловч яг тэр хангамжин дээр би юу ч хийхгүй гэж эзний хангамж ирнэ гэдэг тэр ойлголт нь өөрөө дутмаг зүйл байгаа байхгүй юу? Эзний хангамж гэхээр би юу ч хийхгүй байх зүйл биш. Эзэн намайг хангана гэдэг нь болохоор эзэн намайг надад ажиллах хүч өгсөн, мэрэгүү ухаан өгсөн, ажил төрөл өгсөн бөгөөд би өөрөө хийх зүйл эзний хангамж нь миний гарын үлсээр дамжуулаад үнээр хангалтанд ирэх нь эзний хангамжийн нэг хэлбэр юм аа. Огт юу ч хийхгүй бүр үнэхээр бүр ингээд тулцсан ямар нэгэн байдлаар ямар ч ажил хийх боломж үнэхээр тулцсан зарим тиймэрхүү нөхцөл байдал хаяа ордог. Тэгээ эзний дуудсан дуудлагуу буюу хангамж нь ямар тохиолдолд байдаг бидний хийж чадахгүй зүйлс. Ингээд олох мөнгөний хэмжээ хангамж ба хэд дуудлага нь бүр ингээд одоо нэг би ингээд өөрөө ажиллаад бүр яаж зураагаад бүр ингээд хязгааргүй бүр ингээд чадахгүй төвшөнд очсон тэдгээр зүйлсүүдийг эзэн дуудах үед энэ зүйл эзний хангамжаар ирнэ. Би чадхаараа итгэмжтэйгээр явах болно. Би бас энэ үйлчлэл бусдыг уриалах болно. Гэх мэтэр өөрөөхөө ингээд бусад хуваалцах, залбирах, бас өөрийнхөө мөнгө санхүүгээр оролцох зүйлсүүдийг байгаа. Энэ бол эзний хангамжийн нэг хэлбэрүүдийн нэг хэсэг. Тэгэхээр зөвхөн юу ч хийхгүй гэдэг хүн зөвхөндөө ингээд итгээд тэгээд ингээд суухгүй байхыг хэлж байгаа. Бүх зүгээрээ эзэнд итэг. Өөрийн ойлголт бүү төшөлбөө өөрийн ойлголт нь ингээд зарим тохиолдолд юу ч хийхгүй суугах нь яг тэр нь яг үнэн нөө. Яг тухайн үеийн нөхцөл байдал эзэн орхон таныг юу ч битгий хий. Би чамд мөнгө санхүүг өгнө гэсэн өдөрдөмж ба эзэн тань яг тэгж үг хэлсэн бол үнэхээр та эзний үгийг дагаарай. Харин тийм өдөрдөмж ирээгүй ямар нэг байдлаар үр тарих хэрэгцээтэй яг тэрхүү үр жимс гаргаж байгаа газрууд үр тарих хэрэгцээтэй байгаа бол та үр тараарай. Та ажил төрөл хийх ёстой бол хийх зүйлс дээр бид итгэмжтэй хандаж явах ёстой маа. Тэгэхээр бид
зүрхэндээ эзний үгсийг ба ойлголтуудыг оруулах юм бүх зүрхээрээ эзэнд итгэнэ. Яаж би зүрхэндээ эзний үгсийг оруулж ирдэг вэ гэвэл эзний үгс буюу Библийн үгийг уншина, оруулж ир одоо яг тэр Библийн ойлгогдохтой одоо илчлэлттэй тэрхүү номнуудыг унших, илчлэлтэй бас номлол сургаалуудыг сонсох, тэрхүү эзний үгсийг өөрөө уншиж, тэдгээр талбар дээр яг тэр үгэн дээр би итгэж, амаараа ингээд уншаад, шангаар тунхлаад энэ зүйлстэй итгэж чинь Библийн үгэн дээр ингэж итгэсэнд бол би итгэх болно гэж хэлэх зүйлс байгаа. Би өмнө хуваалцчихсан яг хизээч Библиэлд одоо манай миний яг бодит амьдрал дээр болсон зүйлсээр манай аав хорт гадуур тусаж байгаа нь энэ бол эзний хүсэл юм а гэд орхих. Тэгээ эзэн хүсвэл эдгэн гэсэн тийм хэсэг байхгүй. Харин юу гэсэн өвчтөн хүн дээр гар тавь. Ахлагчид дээр аваач. Тэгээд эдгээр гар тавих юм бол тэр хүмүүс эдгээгдэх болно гэсэн үгс байсан. Тэр үгсийн дагуу би харж итгэсэн. Бөгөөд тухайн үед маш хүнд байсан. Бас тэр эдгэрж байгаа хүмүүсийг харсан надад итгэл байсан. Гэсэн идэж гисэн яг амьдрал дээр болно гэдэг дээр яг итгэл буюу үнэмшил дээр үнэхээр хэцүү байсан. Үнэхээр яг болох гээд байсан боловч эзний үгэн дээр би энэ дэр ямар ч тэрэн дээр ингэж за яа итгэхгүй л яана гэж би бодох тийм зай завсар өгөөгөө итгэхгүй л яана гэсэн амаараа тунхлаагүй маш их ямар ч сан залбирж ирсэн. Ингээд ихнэр маань бас нэг ихчтэй маань ингээд цугаас ингээд манай хоёр гэр бүл тэгэхээр эдгэрэл хэрэгцээтэй байсан ба тухай бид үнэхээр их залбирч ирсэн. Үнэхээр бүр хамгийн удаанаа бүр 6 цаг маг залбирч ирсэн. Залбирал донд бид нар байж хад эзэн хаан залбирж байгаад тэрхүү тийм итгэлгүй бодол юм, итгэлгүй зүйлсүүдийг бид нар оруулж ирэхгүй байх одоо боломжтой гэдэг юм аа. Энэ бол залбирал донд эзэн бурханаас бид итгэж найдаж байгаа шүү дээ. Онцгой илчилттэй гэдгээр номуудыг унших ба номнод сургаалуудыг бас сонсох. Яг тэр үгсийн дагуу тэр хүн яг эзний үгийн дагуу үннээр зааж байгаа тэр зөв сургаалуудыг яг сонссонх нь бидэнд илчилттэй өгдөг юм аа. Энэ үнэхээр эзний үгсийг бид амьдралдаа оруулж ирэх юм аа. За тэгээд гурав дахь зүйлс буюу сэтгэлгээгээ шинчилж Библийн үгтэй ижил төвшөнд одоо ингэ тогтоох юм аа. Энэ юу гэж нэгвэл бидний ингэ сэтгэлгээ өөрчлөгдөх хэрэгцээтэй байгаа. Тэгээ Ром номын 12 дугаар бүлгийн 2 дугаар эшлэлээр хэлэхдээ харин зүрх сэтгэлээ шинжилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлах тун гэж байгаа. Тэгэхээр бидний сэтгэлгээ маань яг одоо ингээд энэ зүйлс бол ийм л байдаг. Угаасаа ингэж явсаар ч ирсэн. Ийм л байх болноо гэдэг дээр ингээд яг түрүүний нэг эдгэрэл дээр манай аав эдгэрэл дээр харах юм бол эргэн тойронд хот авдраас ингээд залбираад эдгэрж байгаа үндэ байсангүй. Ойр авийн хүмүүс үнэхээр байсангүй. Гэсэн ч гэсэн сэтгэлгээндээ үнэхээр өөртөө оруулахаас өөр одоо Библийн үгэнд дагуу нэг өөртөө оруулна гэдэг тухайд юм амархан үгээр маш хэцүү байсан. Яг энэ ярьж байгаа жишээ өөрийгөө дөвлөгж байгаа огт зүйл биш шүү. Зүгээр яг амьдрал дээр мань нүгээр тохиолдсон зүйл болохоор байн байн давтаж ирж байгаа шүү. Хүмүүс эзэн бурхан бүх алдрыг өргөдөө энэхүү сургалтыг эзэн бурхан өөрөө үнэхээр өдөртөн дагуулж өөрөө хүч чадлыг энэхүү сэдвийг ч гэсэн өөрөө өгсөн байгаа. Тэгээ би бол зүгээр дамжуулагч спикер байгаа. Өөрөөсөө гаргаж байгаа зүйл байхгүй. Ирсэн зүйлсийг бэлдээд дамжуулагч шүү. Тэгээд бүх алдрыг түүнд өргөе. Тэгээд зүрх сэтгэлээ шинжилснээр өөрчлөгдөж гэж байна. Тэгээд бидний зүрх сэтгэл шинжлэгдэх хэрэгцээтэйгээр тийм ээ. Яг бид нар бүхэл амьдралын турш одоо нэг зөвлөлт холбоотой улсад социализмын үед амьдарч исэн аав ээжүүд маань бас ингээд ах нафтаамаас сонсож байгаа бол оролцож байгаа бол настайг нь болохоор нэг тийж хүнийг таныг хөгшин гэж хэлгээгүй шүү заяа. Зүгээр л надаас одоо ахмад хүмүүс оролцож байгаа бөгөөд яг тэрхүү социализмаар дамжсан хүмүүс байвал тухайн үеийн сэтгэлгээ нь өөр байсан. Тухайд бурхангүй үзлийг зааснаас болоод олон талбарт одоо манай аав ээжийн үеийн хүмүүс ба тэрнээс дээшээ үеийн хүмүүс ингээд бурханд итгэхэд маш хэцүү ойлголтуудыг тухайн үед ингээд бүр суулгацсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний зүрх сэтгэлээ шинчлэх хэрэгцээтэй байгаа. Эзний үгсээр дамжуулж шинжилсэний дараа яг л өөрчлөгдөж гэж байгаа. Эхлээд оюун ухаандаа бид нар сэтгэлгээгээ шинжилээд дараа нь өөрчлөгдөөд тэгээ Бурхны хүсэл юу болохыг бид нар мэдэх хэрэгцээтэй байгаамаа. Тэгээд Бурхны хүслийг юу болохыг мөн төгс төгөлдөр хүслийг батлахтан гэж байгаа. Тэгээ Бурхны хүсэл юу вэ гэвэл сайн, тааламжид,
төгс төгөлдөр хүслийг бид мэдэх нь чухал юм аа. Тэгэхээр бид нар зүрх сэтгэлээ шинчлээд дараа нь өөрчлөгдөөд энийг яаж шинчилж өөрчлөхөг бол Бурхны хүслийг бид нар эхлээд мэдэх хэрэгтэй байна. Юу гэвэл бид нар Бурхны хүсэл нь сайн юм аа. Тааламжт юм аа, төгс төгөлдөр хүслээ гэх юм аа гэдгийг бид нар ханаасаа мэдэх хэрэгцээтэй. Энэ ямар өв эзний үгийг уншиж байхад эзэн Бурхан надад яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг. Одоо дэгдэг шүү дээ. Ингээд хүүхэд нь ингээд загас хууж могоо хүү. Тэгээ та нар дэлхий одоо дэлхий дээр байж иж ингээд юм тэгж өгөхгүйтэй адилхан би та нарт илүү сайныг өгнө. Тиймээс юу идэвхлээ, юу өмсөхлээ, юу уух вүлээ гэж бүү санаа зовг Матай 6:33 дээр хэлж байгаа шүү дээ. 33 34 дээр харин эзний хаанчл ба түүний зөвхт байдлыг хайх тун гэсэн байгаа. Тэгээ бидний эзэн бурхны хүслийг та яг мэдэж байна уу? Түүний сайн хүслийг мэдэж байна уу? Одоо эцэг их болсон хүмүүс байгаа бол бас аав ээжтэй хүмүүс байгаа бол гэж хүн болгоно бүгдээр аав ээжтэй бид нар бас ихэнх хүмүүс нь л хүүхдүүд үр хүүхдүүдтэй байгаа. Бид нар үр хүүхдүүдээ харж байгаа байдал нь хизээж хүүхдтэй очингуудаа ингээд зүгээр явж байгаа хүүхдийг очиж хүлээн нудлаад энэ одоо ингээд үүгээр дамжин нөхцөл байдлаар дамжуулаад сайжир. Тэгээд энэ байдлаас нөхцөл байдлаас босчир би туслахгүйгээд хуурхай холтойгоор хайдаг хүн байна уу? Байхгүй шүү дээ. Харин хизээч хөөгтэй хөлийг аав ээж нь хизээч хугалахгүй. Хүүхдээ бид нар хамгийн сайн сайхныг л хүснэ. Бидний эцэг эхүүд бидэнд хамгийн сайн сайхныг хүснэ. Хамаг сайнаа л аав ээж маань ялангуяа манай аав ээж маань хамаг сайн гэдэг зүйлсээ бидэрт зориулсан хамаг одоо ч гэсэн тэдний бодол залбирал нь дандаа сайн тааламж бөгөөд сайн зүйлсүүдийг бид хүсэж идэг байгаа. Эзэн бурхан эцэг их маань охин би дээрх байгаа эцэг их маань хаас минь илүү их сайн зүйлсүүдийг бид хүсэж идэг. Тааламж бөгөө зүйлсүүдийг хүсэж идэг бөгөөд эзэн бурханы хүсэл бүр төгс юм аа. Тийм төгс төгөлдөр хүслээ гэдэг юм аа. Таны амьдрал дээр тэгэхээр төгс төгөлдөр зүйлсийг эзэн бурхан хүсэж байгаа шүү. Сайн зүйлсийг хүсэж байгаа шүү гэдэг дээр бид нар эхлээд санал нийлэх хэрэгтэй. Эзэн бурханы үгсийг бид уншиж энэ талбар дээр бүрэн ингэж шинжлэгдэж бид ойлгох хэрэгтэй байнамаа. Тэгээд бид яг л зүрх сэтгэлээ шинчлэх хэрэгцээтэй. Эзэн бурханы үг үнэхээр үг юм үнэн бөгөөд бурхан надад үнэхээр сайныг хүсэж байгаа юм дийг ойлгоод тэгээд дараа нь өөрчлөгдөөд эзэн бурханы энэ хүсэл миний амьдрал дээр тэгвэл яагаад энэ зүйлс байхгүй те эзэн бурханы сайн төлөвлөгөөнүүд яг үнэхээр үргэлж баяртай бай юунд бүү санаа зовсон би яагаад баяртай байхгүй эзний хүсэл намайг баяртай бай гэсэн минь юунд ч бүү санаа зов гэж хэлсэн байна. Энэ бол эзний хүсэл байна. Тэгж яхад яагаад миний амьдрал дээр байхгүй нэг бидний анхаарлаа хандуулцгаая. Тэгээд эзэн бурхан нэг удаа би залбирлаа эзэн бурхан өнөөдөр яг таны хүсэл юу байгаа вэ? Юу байгаа вэ гэхэд яг тэрхүү юунд ч бүү санаа зов. Харин альва зүйл залбирлаараа ба гуйлтаараа эзэн бурханы өмнө хүсэлтэй мэдүүл гэсэн байгаа. Тэгээ санаа зовхгүй үргэлж баяртай бай гэх мэд тасралтгүй залбирг гих мэд үгсийг ариун сүнснээс сануулсан. Тэгэхээр эзэн угаасаа хүсэж байгаа зүйлсээ бид аль хэдийн хилцсэн байгаа юм аа. Тэгэхээр түүний сайн тааламжид хүслүүд буюу эдгээр үгсдэр бүгдээр хамт санаа нэгдэж буюу нэг игнэн дээр очиж бидний ингээд яг тэр нэгнэн дээр мөнхөд амьдрах байхгүй. Мөнхөд яг одоо ба өнөөдрөөс ахвал цааш тэр амьдрал дээр бүгдээр анхаарлаа хандуулах зүйлс байгаа. Тэр нэг ядуурл гэдэг сэдвээсээ маш өөр зүйлс байгаа. Тэгэхээр ядуурах гэдэг нь болохоор хүн сэтгэлгээний ядуурл буюу энэ зүйлсийг эзэн надад өгсөн. Тийм болохоор л ийм зүйлс болж байгаа. Тэгэхээр тийм талбар дээрээ байгаа болохоор л би энэ зүйлсүүдийг би ингэж хүлээж авч जैन. Тэгээд эзэнний хүсэл юм байлгүй дээ гэдэг нэг тэмцэхгүй байх байдал гоо. Тэгэл харин эзний хүсэл ингээд баяр хөөртэй бай гэж хэлсэн байж хад чамд аль хэдийн найдварын дуудлага өгцөн гэж хэлж хагаад яг тэдгээр зүйлстэй санаа нэгдэхгүй байх зүйлс юм аа. Тэгэхээр юу гэвэл яг Ром 12-ын 1-р эшлэлээр хэлэхдээ ийм дахтуунараа өөрсдийн биеэ бурханд таалгамжид амьд ариун тахил болгон өрхийг бурхны өршөөлөөр та нараас хичээнгүйлэнгүй энэ та нарын сүнслэг мөргөл мөн гэж байгаа. Тэгвэл эзэн таны хүсэл юу юм бэ гэвэл бид өөрсдийн биеийг эзэн бурхан тааламжтай ариун тахил болгон өргөцгөө. Би биеэрээ бурхныг алдаршуулж байна. Энэ нь бидний сүнслэг мөргөл юм аа.
Мөн энэ үеийн явд бүүн эцэгтэн гэж байна. За тэгээд бид нар яах вэ? Тэгээд бид бүтэн өдрийн туршид ингээд эзний үгсийг бодно, босод энэ үгсийг түгээж ярих ба хуваалцаж мөн заах юм. Эзний тэр сайн тааламжтай үгсийг бид бясалгаж, бодож, тунгаах, сууж байхдаа, босч байхдаа, замд явж байхдаа эзний үгсийг ярьж амаараа гаргахаар дамжуул бидний сэтгэлгээ өөрчлөгдөв. Тэр яг үгсдээр тэрхүү хэсэг дээр очиод бид өөрсдөө ингэж зориулах зүйл байгаа. Тэгээ би Библи уншиж чадсан. Би өнөөдөр ингэсэн үгүй би өөрийнхөө байдлаараа хүн заримдаа ингээд би Библи уншаад өдөр нэг цаг залбираад би ингээд мацаг барахаараа ингэхээр тэгэхээр би ингээд сайн ингээд гэж тэрхүү өөрөө өөртөө тэрхүү зөвхт байдал буюу өөрөө өөртөө зөвхт байдлыг эдгээр стандарт тавиад тэрэндээ хүрэхгүй болохоор би муу байна гэж үзээд гэх мэтээр бас тэрхүү зүйлсээр заримдаа унчих гад байдаг юм. Одоо тэр талбар дээр сэтгэлгээн дээр бид өөрчлөгдөх хэрэгтэй байгаа. Эзэн бурхан яг одоо таныг нэг цаг залбирааг болоод дургу байна уу? Та эзний хүслийг биелүүлж чадахгүй байна уу? Яг ингэж хэлж байхдаа би залбирах нь буруу, нэг цаг залбирах нь буруу, муу гэж огтхон хэлээгүй. Харин залбирахгүй болохоор л тийм юм уу сэтгэлгээгээрээ хүн өөрийнхөө амаараа тунгаснараа тэгж дамжуулах нь биш юм аа л гэдэг дээр дамжуулж байгаа шүү. Тэр үнэхээр та бүдэг уншиж эзний үгсээр өөртөө дадлагжуулж одоо сэтгэл баттай болж үгс уншиж мацаг барих залбирах дээр зориулах үнэхээр сайн чухал. Харин тэгж хийснээрээ та өөрийгөө зөвхөд буюу өөр хүнтэй харьцуулаад би зөвхт юм яа би нэг цаг залбирсан би ингэсэн тэгсэн гэх нь биш юм аа л гэж дамжуулж байгаа шүү. Та бүдээр энэ хэрэгжүүлэлт байна. За тэгвэл бүгдээр өнөр товчхон дүгнэлт хэлэх юм бол буруу ойлголтуудаас сэргийлье. Өөрийнхөө ба дэлхийн тогтоомжоор тайлбарлах ба үе дамжиж ирсэн тэдгээр ойлголтуудаас бүгдээрээ буруу ойлголтоос сэргийлцгээе. Дутуу ойлголтууд буруу гэхээсээ дутуу ойлголтууд буруу ойлголтуудаас сэргийлцгээе. Тэгээд бид зөвхөндөө эзний үгсийг ба ойлголтуудыг оруулцгаая. Гурав дахь зүйлс нь сэтгэлгээгээ шинчилж Библийн үгтээ ижил төвшөнд тогтооцгоё. Тэгээ бидэнд өгөгдсөн ивэлүүд байгаа. Тэгээ энэхүү гурван зүйлсүүдийг хэрэгэлцгээе. Тэгээ өнөөдөр дуудлал эзэн бурхан бидэнд дуудлагыг өгсөн байгаа. Сайн мэд тараахыг илгээсэн байгаа. Дагалдагч бэлтгэхээр дуудагдсан байгаа. Эзэн бурхан бидийг хамгаалan тэр олон ерөөлүүдийг бидэнд өгсөн. Тэгэхээр эдгэрлэлийг өгсөн, биднийг чөлөөлсөн, бидний тулаанч байдлаар дуудсан гэх мэт маш том том сэдвүүд байгаа. Эдгээр зүйлсийг эзэн бурхан бидэнд өгсөн шүү гэж та бүгд хуваалцмаар байна.